Манай хаан бүл дөрвөлээ мууртайгаа тавуулаа. Манай 2 давхар байранд амьдардаг байлаа. Тэр байшин манайд үе өвлөгдөж ирсэн юм. Манай найзууд удам дамжиж ирсэн хуучны байшин юм чинь заавал сүнстэй гэж ярьдаг байсан. Би гэдэг хүн дүүтэйгээ хамт байдаг. Амралтын өдөр аав ээж хоёр ажилладаг. Харин дүү бид хоёр гэртээ үлддэг байсан. Нэг өдөр гэртээ байж байтал орон доороос намайг орон дээр хэвтүүлээч гэж хэлэх сонсогдсон. Би юу яриад байгаа? Би чамайг орон дээрээ гаргахгүй. Энэ миний өрөө. Одоохон өрөөнөөс гар гэд хөөж гарлаа. Би ч тэр үед зоригтой охин байсан юм л да. Гэхдээ би 10-наас хүрээд л үнийг мэдсэн. Миний орон доор хүн хэвтэх зай байхгүй. Бараг ямар ч зайгүй байдаг байсан. Би буудан дээр хэвтэж байтал хан тогших чимээ гар шигэллээ. Би дүүдээ түр зур гараад ирье гэж хэлээд тэр бац ханыг зодхоор шидээд гарлаа. Хан руу очиод хартал хинч байхгүй байсан. Тэгээд байж итал манай үеэл ирснэ. Арт чин зогсоод байгаа хэн бэ? Гэхээр нь хинч байхгүй л хэлээ. Би тод харж байна. Тэр хар үстэй, ямар ч сэтгэл хөдлөлгүй нүдтэй, цагаан арьстай, ойролцоогоор 20 гаруй насны эмэгтэй хүн зогсож байна штэ гэв. Би ч сонин царайлаад хэллээ. Тэр охин манай удмын хамгийн эрт бурхан болсон хүн билээ. Тэрний сүнс шүглсэн байна гэ аав ээжигээр хитэн хэлв. Аав ээж маань бөөдүүдаад одоо тэр гэрээс нүүсэн. Одоо бол ямар ч аюулгүй зүгээр л байгаа. Сайн уу? Намайг А гэдэг. Би 21 настай. Хотын захад хуучны нэг орон сууцанд байр түрээсэлж амьдардаг. Түрээс нь боломжийн байран жижигхэн. Гэхдээ надад яг тохирно гэж боддог байсан. Эхний хэдэн 7 хоногт бүх зүйл хийвэн байлаа. Орой болгон хичээлээс ирээд кофе ууж, ном уншиж, заримдаа уцаараа хөгжим сонсно. Цагийн ажилд ороод удаагүй бас ганцаараа уучраас зурагт авах сонирхолж байгаагүй. Энэ байранд ороод эхний хэдэн сар нээхэн мэдрэгддэггүй байсан. Гэтэл нэг шөнө гинэт сонин юм боллоо. Өрөөндөө сууж байтал чихний хажууд хин нэгэн шивнэх шиг болов. Эхэндээ өөрийгөө андуурч байна гэж бодсон. Гэвч хэсэг байж байгаа. Үй хартаа гэж эмэгтэй хүний бүдэг хоолой тоодгон шивнэсэн. Эргэж харахад хинч байгаагүй. Цонх, хаалга бүгд түгжээтэй. Гэрэл асаагаад бүх өрөөгөө шалгасан ч юу ч олдсонгүй. Өөрийгөө арай л удаан ганцаараа байгаад байгаа учраас төсөөлөд байна гэж бодоод тайвширлаа. Гэтэл тэр орооноос хойш бүх зүйл эхэлсэн. Дараагийн шөнө орондоо хэвтэж байтал хөлнөөс минь хэн нэгэн татах шиг болсон. Шууд өндийч хартал орон дээр минь хинч байгаагүй. Гэхдээ яг хөлний үзүүр ямар нэгэн харанхуй цөмөж байгаад уусан алга болсон. Би тэр шөнө гэрлийн унтраалгийг гонсон. Өглөө болтол хөнжлөөрөө биеэ бүхэлд нь ухчаад удаан хэвдсэн. Хитэх айсандаа ухаан алдсан уу, аль эсвэл унтсан уу бүү мэд. Түүнээс хойш шөнө болгон яг 2-3 цагийн хооронд хаалга маань өөрөө чахраад өөрөө онгоогоод эхэлдэг болсон.
Анх сонсоод цочин сандраад босч хаалгаа төгждөг. Гэхдээ дараа нь хаалцтай байсан ч хаалга маань аажмаар чахран хэн нэгэн тоглоод байгаа мэт өөрөө онгойдог болсон. Зарим шөнө угаалгын өрөөнөөс алхах чимээ сонсогддог. Заримдаа галт тоогоноос аяг савсуулах хөдлөх шиг болдог. Бүр заримдаа тэрний минь доороос хэн нэгэн шимнэж байгаа мэт мэдрэмж төрдөг. Би нэг өдөр зориг гаргаж камер тавьж бичлэг хийсэн. Өглөө бичлэгээ шалгахад миний орны урд талд эмэгтэй хүн шиг дүрс хальт харагдаад өнгөрсөн. Царин тод харагдаагүй ч цаанаасаа л хүйтэн над руу ширтэж байгаа юм шиг санагдаад тэр бичлэгийг би тэр даруй устгасан. Одоо би хаалгаа хэдэн ч удаа түүжээд нэмэргүй гэдгийг ойлгосон. Өрөөндөө гэрэлтэй унтдаг болов. Гэхдээ гэрэлтэй байлаа гэд тэр хаанаас ч хараад байж байгаа байх гэж бодохоор нойр хүрдэггүй. Шүн болгон зүгээр хурдан унтчих л гэж боддог. Гэхдээ орой болохоор зүрхний гүнд байн айцтай. Шүн болохоор хаалга руугаа харчих гээд байдаг. Хэрвээ харчихл юм бол тэр эмэгтэйтэй харц тулгарчих юм шиг санагдаад үдээ тас анаад л хэвддэг. Сургуулийн төлбөрөөс ахуулаад ээж авийнхаа санааг зовоохгүй тулд тисэд төвчээд 6 сар гүрээчихвэл энэ новшин газраас явж чадна.